За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээр бид миний топ 10 дуртай анимийн талаар бичлэг хийх болно. 10 дугаар байранд Sakamoto Days. За топ 9 дугаар байранд Blue Lock гэх аним орсон байгаа. Blue Lock нь яг топ 9-д орсон бэ гэвэл тоглогчийн их сайн өндөр чадал бүх довтлогч орсон гэдгээр их гоё санагдсан. Тэгээд мөн өшөглөлт мөн хамгийн сүүлд Ryuгийн өшөглсөн тэ Chameleon Defense тэ. Тэгээд бас өшөглөлт аавраа нь их гоё санагдсан. Хайкун миний бодлоор одоо Hinata-гийн гол дүр маань одоо довтлогтой их сайн хэдийн намхан ч гэсэн одоо маш сайн довтлдог. Ягаад гэвэл би ч гэсэн намхан. Тэгээ хүсэл эрмэлзэл нь маш өндөр. Тэ. Топ 7-д Death Note орсон байгаа. Ягаад гэвэл гол дүрийн лайт маань их зэвэн тийм psychopath. Ягаад гэвэл би psychopath хүмүүс дуртай. Тэгээс эсрэг талын ээл нь маш ухаантай. Тэгээс сэрэг санагцсан. Топ 6 дугаар байранд Dandadan. Дэлхийн хэмжээний бусад анимуудтай зэрэгцэн шинэ үеийн аним болон гарсан болохоор энийг 6-д орууллаа. Ягаад гэвэл мөн 2 дугаар үйлрэл дээр нь миний Монгол орсон тухай болохоор энийг орууллаа. Топ 5 дугаар байранд Hunter x Hunter. Энэ анимын би баг ахтай үздэг байсан. Баг ахтай би нээнийг хамгийн хүчтэй ангуйч болно гэж мөрөөддөг байсан. Топ 4 дугаар байранд миний хамгийн дуртай аним болох Solo Leveling. Solo Leveling дээр нь маш их аавратай. Мөн Son Jinwoo-гийн гол дүр маань маш олон сүүдрийн зэрэгтэй тул миний хамгийн дуртай сүүдрийн зэрэгээс гэвэл Beru, Igris, Belion 3 юм да. Топ 3 дугаар байранд Jujutsu Kaisen. Шинээр гарсан үйлрэл нь бүх хүмүүсийг байлдан дагуулсан учраас би энэ анимыг топ 3 дугаар байранд орууллаа. Мөн энэ зөвхөн миний бол шүү. Топ 2 дугаар байранд Demon Slayer. Гэтэ би үзээгүй л дээ. Infinity Castle-аас би үзэж эхэлсэнтэй. Ер нь бол гол үйлдэл мэдгүй. Гэтэ гол дүр манай Tanjiro маань дүүгээ хамгаалах гэж хамгийн сайнаараа хичээж мөн тулдгаараа надад гайхалтай санагдаж би 2-д оруулсан. Топ 1 дугаар байранд хүн бүхний дуртай Attack on Titan. Ягаад гэвэл энэ аним нь маш зураг сайтай. Мөн титанууд нь зөвхөн үйл өрнөлттэй болохоор би дуртай. За тэгээд миний YouTube-ийг дэмжиж сабаа дараарай. Баярлалаа.